За энэ чухал асуудал энэ Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуулинд өөрчлөлт оруулахар санал орж ирсэн юм байна. Тэгээ энэ асуудал дээр гишүүн болгон нухацтай оролцохгүй бол өмнөх гишүүдийн бас асууж байгаа асуулт саналтай бас дүүцхүйц санаа нэг зүйлүүд байна. Энэ асуудал яагаад орж ирж байна гэхээр мэдээж сонгуулийн тогтолцоо сонгуульд оролцож байгаа байдал мөн нөгөө талдаа төрийн албаны тухай хуулийг шинжлэх бас шаардлагууд байгааг ямар нэгэн хэмжээгээр илэрхийлж байна. Гэхдээ энэ хуулинд өөрчлөлт оруулж ирэх гэж байгаа зарим саналтай бол үнэхээр энэ санал нийлэхгүй байна. Нутгийн өөрөө удирдлагын байгууллагын бүтэц зорилго нь шал өөр. Өөрөөр хэлэх юм бол тухайн орон нутаг аймаг, нийслэл, сум хороонд иргэдийн төлөөлөгчдийн хуралчин эргээд засгийн дарга тэр засгийнхаа үйл ажиллагаанд төсвийн зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй иргэдэд төлөөж. Гэтэл өөрсдөө дотор нь ороо явчихаар энэ өөрөө бас ашиг сонирхлын зөрчилтэй болно штэ. Тэр утгаараа буруу гэсэн ийм саналтай байгаа. За нөгөө талдаа өмнөх гишүүд чилж ийн орон нутгийн түвшинд ялангуяа сумын түвшинд бол хэцүү. Олон жилийн тэртегээс энэ сум орон нутгатайгаа энэ хитээцсэн улс төржилт намжрахлыг яаж бүгдээрээ зүйтэй голдролд нь оруулах вэ гэдэг ийм асуудал яригцаар байгаа. Төгс шийдэл бол олдоог байгаа. Мөн хэрэгцээ энэ хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа бол энэ дээр бас бид нар юуг харах хэрэгтэй вэ гэхээр нөгөө зарим орон нутгийг шинчлэн зохион байгуулах. Өөрөөр хэлэх юм бол төсвийн зарцуулалттай холбоотойгоор бид нар мэдж байгаа штэ. Зарим суманд сургууль эсвэл эмнэлэг нь яг хэрэгцээт байдлаас илүү нэг ангид 30 хүүхдийн ширээ байл гэхэд 10 хүүхд сууж байгаа жишээтэй. Гэтэл Улаанбаатар хотод нэг партны ард 3 хүүхд сууж байгаа, 3 ээлжээр хичээлж байгаа гэдэг асуудлууд бид нар төсвийн зарцуулалтаа илүү оновчтой, илүү өгөөжтэй болох гэхээр энэ засаг захиргааныхаа нэгжийн тухай хуулинд бас захирагддаг зүйлүүд байдаг. За төрийн албаны тухай хуулийн дээр бол меритийн зарчим, тэр олон жил ажилласан шаардлагын энтрүүд дээр эргэж харах зүйлүүд байдаг. Нэгэнд орцсон бол насаараа чанаргүйч бай, чадамж мууч бай оршоо сууж идэг. Гадаад дотоод сургууль төгсөөд маш чадамжтай, маш шинэлэг санаачлагтай тийм хөдөлмөрч хүмүүс залуучууд орох гэхээр нөгөө жилэн тээг болоод идэг. Урамшуулахын тогтолцоо нь айгүй зөвхөн жил дээр дөрүүлсэн. Гэх мэт ийм том асуудлуудыг эргэж нухацтай харах ёстой. Магадгүй хилцэхээр дэмжигдвэл энэ ажлын хэсэгт нь ороод бас ажиллах сонирхол байна. Маш сайн өөрчлөлт орох ёстой. Тэгэхгүй бол өөрчлөх гэж байгаа нуухыг авчаад нүдийн сахлуу гэдэг болчихгүй гэж бас санаа зовоод ингээд үг хэлчихье гэж бодлоо. Баярлалаа.